Сайн байцгаана уу манайхаа. Бүгдэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. Энэ цагаар дамжуулан бүгдээрээ хамтдаа Абимелехийн дүрийн талаар ярилцгаая. Абимелехийг харах юм бол Гидеон гэдэг нэгний хүү байсан. Гидеон гэдэг нэг нь маш олон их нэртэй байсан бөгөөд 70 хүүтэй байсан баг. Ингээ Гидеоны Шихемд байсан татвар эмийн түнд нэгэн хөвгүүнийг төрүүлж өгсөн түнд Абимелех гэдэг нэрийг өгсөн байгаа. Ингээд Абимелехийн хийсэн үйл явдлын талаар хараад үзэх юм бол Абимелех Шихемд байдаг нагц нар дээр очиж тэдэнд болон ихийнхээ эцгийн үрхийн бүхий л овогт хандан хэлж байгаа. Шихемийн бүх ахлагчдын өмнө хэлэх тун. Ирубалийн бүх хөвгүүд болох 70 хүн та нарыг захирах, эсвэл ганц хүн та нарыг захирахын аль нь та нарт дээр вэ гэж асуув. Би та нарыг ясмахны тасархаа гэдгийг ч санаа гэж ингэж хэлж байгаа. Абимелехийн нагц нар нь түүний өмнөөс энэ бүгдийг Шихемийн бүх ахлагчдад хэлсэнд тэд Абимелехийг даган хушуурж байгаа. Ингээд тэр бидний хамаатан хэмээн тэд хилцгээж байгаа. Тэд Баал Беритийн дугнаас 70 шкел мөнгө авч Абимелехт өгсөнд тэр мөнгөөр яаж байгаа вэ гэхээр үл бүтэх бодлогогүй этгээдүүдийг хөлсөлж байгаа. Тэд Абимелехийг дагалт явж байгаа. Ингээд Абимелех нь Офра дэх эцгийнхээ гэрт очиж өөрийн ах トゥ болох Ерубаалын хөвгүүд 70 хүнийг нэг чулуун дээр алж байгаа. Харин Ерубаалын отхон хөвгүүн болох Йотам нь нуугдж амьдсан учраас амьд гарч чадчихаг. Ингээд Шихемийн болон Бет Миллогийн хамаг хүмүүс нэгдэн чуулаад тэд явж Шихемд байдаг багны царс модны дэргэд Абимелехийг хаанаар өргөмжилж байгаа. Йотамд энэ тухай мэдгэдэд тэр явж Геризим уулын оргил дээр гарч зогсоод дуугаа өндөрсгөн тэдэнд хандаж хэлж байгаа л да. Шихемийн хүмүүсээ намайг сонсоо. Тинхүү бурхан та нарыг сонсох болно гэж. За ингээ ярьсан зүйлийн талаар нэгэн зүйлийг онцлоод хараад үзэх юм бол хэлж байгаа л да. Харин та нар өнөөдөр миний эцгийн гэрийн эсрэг босож түүний хөвгүүд болох 70 хүнийг нэг чулуун дээр алж та нарын садан төрлийн хүн учир шивгчний хөвгүүн Абимелехийг Шихемийн хүмүүсийн хаан болговоо гэж. Хэрвээ та нар энэ өдөр Ерубаал болон түүний гэрт үнэн ба чин сэтгэлээс хандсан аваас та нар Абимелехийг баярлуул. Тэр ч бас та нарыг баярлуулъя. Харин тийм бус аваас Абимелехээс гал гарч Шихемийн болон Бет Миллогийн хүмүүсийг галтан шатаа гэж. Бас Шихем болон Бет Миллогийн хүмүүсээс гал гарч Абимелехийг галтан шатаа гэж. Ингээд Йотам нь оргон зайлж өөрийн тэр ах болох Абимелехээс болж Бэлт ирээд тэндээ сууж байгаа. За Абимелех нь бол 3 жил Израилийг захирсан байна. За дараа нь бурхан Абимелех болон Шихемийн хүмүүсийн хооронд муу сүнсийг илгээсэнд Шихемийн хүмүүс Абимелехээс урвж байгаа. Энэ нь Ерубаалын 70 хүүд үйлдсэн хэрцгийлэл болон тэдний цус ах トゥ угээ алсан Абимелех төр болон энэ гэмт явдалд Абимелехийг зоригжуулсан Шихемийнхний дээр тэдний цусыг эргэн буулгахын тулд болоо гэж ингэж гарч ирж байгаа. За ийхүү Шихемийн хүмүүс уулсын оройд Абимелехийг отон сууж замын дагуу хажуугаар нь өнгөрсөн бүх хүнийг дээрэмдэж байсан. Удалгүй энэ хэрэг Абимелехт дуулдаж Ибедийн хөвгүүн Гал ах トゥ усийн хамт Шихемд нүн ирж Шихемийн хүмүүс түнд найдвар тавих болж байгаа. Тэд талбайд гарч өөрсдийн усан үзмийн хураан шахаж баяр наадам хийж байгаа. Тэд өөрсдийн бурхтын дуганд ороод идэж уун Абимелехийг хараацгааж байгаа. Тэр үед Ибедийн хөвгүүн Гал хэлж байгаа л да. Абимелех гэж хин юм бэ? Шихем гэж хин юм бэ? Юуны учир би түүнд зарагдах ёстой юм бэ? Абимелех Ерубаалын хөвгүүн ба Зибул Абимелехийн түшмэл биш үү? Шихемийн эцэг Хаморын ирчүүдэд үйлчил. Харин яагаад бид Абимелехт зарагдах ёстой юм бэ? Энэ ард түмэн миний эрхэн дор байсан ч болоосой. Тэгвэл би Абимелехийг хөөн зайлуулгасан хэмээн агсраад Абимелехт цэргийн хүчээ нэмэн хурч ирэх түн хэмээн хэлүүлж байгаа. Ибедийн хөвгүүн Гаалын үгийг хотын захирагч Зибул сонсож уур хэлнийнд бадарч тэр Абимелех рүү нууцаар элч нарыг илгээн хэлж байгаа. Ибедийн хөвгүүн Гал ах トゥ усийн хамт Шихемд ирээд байна. Одоо тэд
хотыг таны эсрэг босгож гинэ. Тэгэхээр өөрийнхөө ардын хамт шөнөөр босож талд нуугдан хүлээх тун гэж. Өглөө эрт нар мандмагц та эртлэн босож хот руу дайран орох тун гэж. За Гаал болон түүнтэй хамт байгч ардууд таны эсрэг гарч ирэх цагт та өөрийн хийж чадах бүх зүйлээ үйлдэх тун гэж хэлүүлж байгаа. За ингээд Абимелех ба түүнтэй хамт байгч бүх ард шөнөөр босож 4 ангид хуваагдаад Шихемийн эсрэг нуугдан бүгж байгаа. Ибедийн хөвгүүн Гаал гарч ирэн хотын хаалганы үүдэн дээр зогсож байгаа. Абимелех нь өөрийнхөө хүмүүсийн хамт нуувчаасаа босцоож байгаа. Ингээд Гаал тэр хүмүүсийг хараад Зибул хараач уулсын оройгоос хүмүүс буун ирж байна гэсэнд Зибул тунд чи уулсын сүүдрийг хүн гэж харж илдээ гэж. Ингээд Гаал дахин үзэгтэн хүмүүс энэ газрын хамгийн өндөрлөг газраас бууж ирж байна. Бас нэг анги царс модны хавьяас ирж байна гэж. Ингээд Зибул тунд чиний Абимелех гэгч хий юм бэ? Юуны учир бид түнд зарагдах ёстой бай хэмээн өгүүлсэн бардамнал одоо хайцсан бэ? Чиний басамжилсан хүмүүс чинь эд биш үү? Одоо гарч очиод тэдэнтэй тулалдах тун гэж. За тэгэхэд Гаал яаж байгаа вэ гэхээр Шихемийн удирдагчдын түрүүнд гарч явсан Абимелехтэй тулалдж байгаа. Абимелех нь давшин Гаал ухарч байгаа. Хотын хаалганы үүд хүртэл олон хүн эрсдэн унж байгаа. За дараа нь Абимелех 10 мад үлдэж харин Зибул Гаалыг ах дүүсийнх нь хамт хөөн зайлуулж тэднийг Шихемд суулгасангүй гэж ингэж гарч ирж байгаа. Ийхүү дараагийн өдөр нь ардууд талд гарч ирснийг Абимелехт мэдэгдэж тэр өөрийн хүмүүсээ авч 3 ангид хуваагаад талд нуугдан хүлээж байгаа. Тэгээд ардуудыг хотоос гарч ирэхийг харамгц довтолж тэднийг хүүс тэмтэрлээ гэж гарч ирж байгаа. Ийхүү дараа нь Абимелех ба түүнтэй хамт байсан нэг анги нь урагшаага довтолж хотын хаалган дээр зогсож байгаа. За нөгөө хоёр анги нь талд байсан ард руу довтолж тэднийг устгаж байгаа. Ингээд Абимелех тэр хотын эсрэг өдөржингөө тулалдсаар түүнийг эзлэн авч тэнд байсан хүмүүсийг устгаж дараа нь хотыг газартай тэгшлэн дээр нь давс цацж байгаа. Ингээд Шихемийн цамхгийн хамаг ахлагчид үүнийг сонсоод Эл-Беритийн дугны доод хонгилд орцгоож байгаа. За Шихемийн цамхгийн хамаг ахлагчид бүгдээрээ цугларсныг Абимелехт дуулгасанд Абимелех өөрийн хамт байсан хүмүүстэйгээ залмуун ууланд гарч байгаа. Абимелех болохоор гартаа сүх барьж модны мөчөр завчин аваад түүнийгээ өргөн мөрөн дээрээ тавьж байгаа. Тэгээд хамт байсан хүмүүстэй хэлж байгаа л да. Миний юу хийхийг харсны дагуу та нар ч хурдан тэгж хийх тун гэж тушааж байгаа. Ингээ бүх ардууд ч мөн нэг мөчөр завчин Абимелехийг даган явж тэдгэрийг доод хонглын дээр тавьж дотор нь байгстын дээр гал асаан доод хонглыг шатааж байгаа. Ингээд Шихемийн цамхгийн бүх хүмүүс 1000 гаруй эрэхтэй эмэгтэй хүн хугацгээсэн баг. Тэгээд Абимелех нь яасан бэ гэхээр Тибез рүү явж Тибезийн харалтаа хуарагнан түүнийг авч эзэлж байгаа. Гэвч хотын төвд нэгэн бүх бат цамхаг байсан. Бүх эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүд хотын бүх ахлагчдын хамт тийшээ цугтаан орж өөрсдийгөө түгжин цамхгийн дээвэрт гарч байгаа. Абимелех бол цамхаг руу ойртон тэдний эсрэг тулалдаж гал тавихын тулд цамхгийн үүдэнд ойртол нэгэн эмэгтэй Абимелехийн толгой дээр термийн чулууг шидэж гавлыг нагалж байгаа. Ийхүү Абимелех нь өөрийн зэвсэг баригч залууг яаран дуудаад хэлж байгаа л да. Чи илдээ суглан намайг алах тун. Энэ нь эмэгтэй хүн түүнийг алсан хэмээн хэлүүлэхгүй тулд юм аа гэж ингэж хэлж байгаа. Ингээд тэр залуу түүнийг хатгасанд Абимелех өгч байгаа. Ингээд Израиль хүмүүс Абимелехийг нас барсныг хараад бүгд өөр өөрийн гэртээ харьцгааж байгаа. Ингэж өөрийнхөө 70 ах дүүгээ алж эцэгтэй үйлдсэн Абимелехийн бузармог бурхан өөрт нь хариулсан бөгөөд бурхан бас Шихемийн хүмүүсийн бүхэл бузармог өөрсдийнх нь толгой дээр буулгаж Ирүбаалын хөвгүүн Йотомын хараалт тэдэн дээр ирвэ гэж ингэж гарч ирж байгаа. За өнөөдрийнхөө дугаараар бүгдээрээ хамтдаа Гидеоны хүү Абимелех гэдэг нэгний талаар хамтдаа харцгаалаа.
Абимелехийн энэ өөрийнхөө үйлцэн үйлдэлээс болоод үр дүндээ яаж байгаа гэдгийг бүгдээрээ өнөөдөр хамтдаа түүхээр дамжуулан харцгаалаа. За тэгээ бүгдээрээ хамтдаа дараагийнхаа дугаараар Авраамийн настай зарцын талаар хамтдаа ярилцгаая. Өнөөдрийн дугаар маань ингээд өндөрлөж байна. Дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай манайхаа.